За бүхэл тооны ирэмбийг авч үзье. За энэ order гэдэг нь бол ирэмб гэсэн үг. Тэр нь би монголч ирэмб. За тэгэхээр эхлээд эерэг бүхэл тооны ирэмб. За бид нар ингэж мэддэг тийм үү? 2 бол за энийг 2 нь одоо 1-ээс их гэж. Заримдаа бол 1-ээс 9 их гэж ярьдаг тийм ээ. За энэ тэмдгийг одоо энэ хавийн тэмдгийг бол is greater than гэж. Greater than ингэж уншнаа. За өөрөөр хэлбэл үүнийг энэ 2 одоо 1-ээс ирсэх гэхийг бол 2 is greater than 1 гэж унших нь байна. Үүнийг 2 is greater than 1 гэж. За хэрвээ энэ илэрхийллийг ингэж өччихвэл 1 нь 2-оос бага гэдэгтэй. За ингэх юм бол за ингэж өчвөл энэ тэмдгийг is less than гэж. Less гэдэг нь бага гэсэн үг. Түүнээс одоо бага гэсэн шууд орчуулах. Түүнээс бага гэж тий. За энэ бол 1 is less than 2 гэсэн гэж хэлэх нэ. Нэг бол одоо 2-оос эрс байгаа гэж. За үүнтэй адилхан мэдээж хэрэг. За 3 бол 2-оос эрсэх эсвэл гэдгийг та мэдэнтэй англиар 2 is less than 3 гэж хэлж болох нь байна. За үүний дараа order of negative integers буюу сөрөг тооны ирэмб. За сөрөг тоо бол за түрүүчийн хичээл дээр зурсан тоон шулуун ахад гэж зурчээ. Ийшиг бол ингээд хязгаар хутга 100 мянга хэд. За энд тиг. За иймэрхүү зэт 1 тэр нь ингээд зураг сурчих хэрэгтэй. 2 3 за 4 гэх мэтчлэн за сөрөг буюу negative integers -1 -2 -3 за гэх мэтчлэн явна тий. За тэгэхээр энэ дээр сая бид нар 2 нь 1-ээс ихтэй. Тэгэхээр энэ 2 бол 1-ийн дан баруун гарталт байж байгаа. Баруун гартал руугаа одоо өснө тийм ээ. За тэгэхээр сөрөг тооны хувьд негатив интежерүүд мөн ийшээ одоо өснө шүү дээ. Эндээс хасах 1 нь хас 2-оос их байх нь. За өөрөөр хэлбэл negative 1 is greater than negative 2. Нөгөө тийш нь үчих юм бол хас 2 нь хасах 1-ээс бага. За гих мэтчлэн зүүн гартлын тийшээ явагдсан дандаа бага тоонууд байх нь байна. За энд хэрвээ x-ээр бид нар
ямар нэг үйл мэдэгдэх одоо бүхэл тоог тэмдэглэе. За энд ингээд x нь 2-оос их гэх юм бол x is greater than 2 гэвэл энэ ямар тоонуудыг хэлэх вэ гэж 2-оос их байх нь шүү дээ. 2 өөрөө орохгүй. 2-оос их гэхээр энэ 3 4 за 5 гэдэг ингээд бүх бүхэл тоонуудыг хэлэх юм байна. Ийшээгээ. За энэ 2 бол орохгүй. 2 өөрөө орохгүй шүү дээ. За энэ 2 өөрөө орохгүй гэхийг not included гэж хэлдэг. Not included. Ороогүй гэсэн үг. Тэгэхээр энд бол 2 is not included. 2 бол ороогүй маа гэж энэ илэрхийллийн хувьд шүү дээ. За хэрвээ хэрвээ 2 ингэж бичнэ одоо энэ англи барууны ном дээр. За энэ бол x нь 2-оос 2-той тэнцүү бөгөөд их гэсэн үг л дээ. Тэр бүх тоонууд гэсэн утгатай. За манай Монголд бол одоо яаж бичиж бидний хувьд бол ингэж л бичсэн. Ингэж. За энэ хоёр бол адилхан юм байна. За x нь 2-той тэнцүү бөгөөд их гэж. За үүнийг яаж хэлдэг байх нэ? За энэ ямар тоонууд вэ? За энийг тэмдэглэе. 2 өөрөө орно. 3 орно. 4 гэт ингээд бусд нь бүгд адилхан байна ийш. За энэ бол энэ 2 өөр ороод. За үүнийг англиар хэлэхдээ is greater than or equal to. За is greater than or equal to гэж. Тэнцүү бөгөөд их гэсэн үг. Тэнцүү бөгөөд их. За нөгөө тийшээгээ харж ивэл одоо энэ бол амархан л да. X одоо 2-оос хэрс баг. Гэх юм бол яг түрүүчийнхтэй адилхан is x is less than or equal to 2. Less than or equal to. Гэж хэлэх нь байна.